Скватер дүүргийн 45 дугаар сургуулийн Монгол хэл бичиг уран зохиолын мэргэжлийн хөгжлийн бүлэг нь 2024-с 2025 оны хичээлийн жилд 8 багшийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Мэргэжлийн хөгжлийн бүлэг нь тухайн хичээлийн жилийн зорилго, зорилтоо сургуулийн стратеги төлөвлөгөө, менежментийн загвартай уялдуулан тодорхойлон ажиллаа төлөвлөдөг. Мэргэжлийн хөгжлийн бүлгийн ахлагч Цэрэн Навааны Солонгос багш нь санаачлагаар чадварлаг багш хөтөлбөрийн хүрээнд багш нартай захимаар дагаад бичээрийн үндэсний бичгийн хичээлийг 2020-с 2021 оны хичээлийн жилээс эхлэн 6 дахь жилдээ зааж багш нарынхаа үндэсний бичгээр унших, бичих чадварыг ахиулан 100% үндэсний бичигтэн болгоход үлгэрлэн манлайлан ажиллаж байна. Дагаад бичээрийн үндэсний бичгийн хичээлийг Монгол хэл бичиг уран зохиолын мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар ээлжлэн хөтлөө явуулж, багш нарын эрдэс явцын үр дүнг тооцон ажиллаж, багшлыг ажлын байран дээр тасралтгүй хөгжүүлэхэд хувь намаараа оруулан ажиллаж байна. 45 дугаар сургуулийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар нь биерийн бичлэгийн зуны сургалтад хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа ахиулсаар байна. Монгол Улсын их сургууль, Өвөр Монголын их сургуулийн хамтран зохион байгуулдаг боловсролын анги хөтөлбөрт сүүлийн 3 жилд багш Лам Сүрэн, багш Нанжид Сүрэн, багш Солонго, багш Инхмаа нар амжилттай хамрагдсаар байна. Чанд зарлагдсан мэдлэг цэгийн цахим платформд Монгол хэл уран зохиол судалгын байршуулах эрхийг авч нийт 6 хичээлийг амжилттай байршуулж, үүнд Монгол хэл уран зохиолын 6 нэгжийн 43 ээлжид хичээлийг амжилттай байршууллаа. Мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ дүүрэг, нийслэл, улсын хэмжээний Монгол хэл бичиг үндэсний бичгийн олимпиадад сурагчтай амжилттай бэлтгэн шагналт байруудыг эзэлсээр байна. Уран жиргээ хүрэл тулга наадамд жил бүр сурагчтай амжилттай бэлтгэсээр нийслэл улсын хэмжээнд шавнараа бэлтгэн оролцуулж байна. Бүгийн дэлгэрүүлэлтийн хувьд Скватер дүүргийн эрхэмлэн дээдлэх бичиг меню үндэсний бичгийн тэмцээнд амжилттай оролцож, зохион байгуулалтад, засалтад шүүгчээр ажиллаж байна. Скватер дүүргийн боловсролын хэлтстэй хамтран үндэсний бичгийн тэргүүний уншигч шалгаруулах уралдааныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, жил бүр 45 дугаар сургуулийн мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ зохион байгуулахаар болсон. Мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ зөвлөн туслах үйл ажиллагааг хийлээ. Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн үлзийхүү боловсролын чиг хандлага мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажиллах тухай Скватер дүүргийн Монгол хэл уран зохиолын багш нарт эссе бичихвийн арга зүй сэдвийн сургалтын дүүргийн хэмжээнд Скватер дүүргийн хойд бүсийн 159-35 дугаар сургуулийн багш нарт үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй, асуултын арга, их зохиох арга зүй сургалт. Скватер дүүргийн мэргэжлийн хөгжлийн бүлэг 71 дугаар сургуулийн мэргэжлийн хөгжлийн багш нарын хамт Хамбал дүүргийн 59 дугаар сургуулийн багш сурагчдад эссе бичих арга зүй сургалтыг тус зохион байгуулж байна. Мөн багш нараас Скватер дүүргийн 45 дугаар сургуулийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгаа авсан. Судалгаанд нийт 20 багш хамрагдаад байна. Скватер дүүрэг болон манай сургуулийн мэргэжлийн хөгжлийн бүлэг нь Скватер дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран дараах ажлуудыг хийж байна. Төрийн албан хаагчдад үндэсний бичгийн анхан болон дунд шатны хичээлийг заасан. Үндэсний бичгийг цахим бичвэрээр бичих, шивэх ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлж байна. Мөн мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ тасралтгүй хөгжиж зохиогдсон график сургалтуудад тогтмол хамрагдаж байна. Мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нарын мэргэжлээс гадуурх тэмцээн уралдаанд гаргасан амжилтаас дурдах юм бол багш Солонгон жил бүр зохион байгуулагддаг Улаанбаатар марафон бүхнийхээ олон улсын уралдаанд 10 км-ийн зайн гүйлтэд тогтмол оролцож хувийн амжилтаа ахиулан марафон гүйлтийн сонирхогчдын төрөлд хүрэл медаль хүртсэн.
Мөн хит данс бүжгийн клубт 2 жил тасралтгүй хичээлэн хувийн амжилт гаргасаар байна. Дүүрэг нийслэлийн тамирчин багш спортын тэмцээнд ширээний теннис, ажлын байрны дасгалын төрөлд амжилттай оролцдог. Багш Лам Сүрэн нь пауэрлифтингийн спортоор 2 жил тасралтгүй хичээллэж эмэгтэй насанд хүрэгчдийн хасах 57 кг-ийн төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Монгол улсын спортын дэд мастер цол хүртсэн. Сургуулийн волейболын шигшээ багт холбоон тоглогчийн үүрэг гүйцэтгэж тогтмол тэмцээн уралдаанд амжилттай оролцдог. Тамирчин багш тэмцээнд мэргэжлийн хөгжлийн бүлгээсээ 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн тэмцээнд төрөлд оролцдог.